Намасте. Сайн байцгаана уу? Эрхэм мөндөд үзэгчдээ. Өнөөдөр та бүхэндээ намайг үзэж байгаа энэ өдрийн амар амгалан айлтгая. Өнөө нийгэмд стресс бол бидний тулгамдаад буй маш том асуудлуудын нэг болсон байна. Одоо цагт стрессгүй хүн гэж баг алга. Яг яагаад юунаас олж стресстэй байна? Учир нь би үртэл мэдгүй. Тийм учраас та бүхэн өөрсдийгөө стресснээс амархахын тулд амар амгалан байх хэрэгтэй. Яг над шиг. Мөн та бүхэн хүлээцтэй, төвчээртэй байх хэрэгтэй. Яг над шиг. Хамгийн сүүлд хинч юу гэж ярьж исэн та бүхэн тоохгүй байх хэрэгтэй. Хэцүү байна. Юку. Welcome back everyone. Юуны түрүү намайг сонгон үзэж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Мөн надад урмын үгээ хайрладаг, сэтгэлийнхаа хамгийн сайхан үгсүүдийг хэлдэг та бүхэндээ маш их баярлалаа. За өнөөдрийнхөө бичлэгээр би та бүхэндээ хэрхэн стрессээ тайлах аргуудыг зааж өгөх болно. За энэ стрессээ тайлах аргыг би хоёр ангилалд хуваасан байгаа. Эхнийх нь яг тэр цаг мөчтөө ууралж стресстэй бухимдаад ямар нэгэн зүйл болохгүй байгаа тэр цаг үед чинь таныг тайвшруулах хэдэн аргуудыг зааж өгөх болно. А нөгөө хоёр дахь ангилал нь гэх юм бол ер нь цаашдаа стресснээс хэрхэн сэргийлэх тухай тийм аргуудыг та бүхэндээ зааж өгөх болно. Тэгэхээр бүгдээрээ бичлэгнийхаа гол сэдв рүү орцгоё. За та ойрын үед их ууралж бачимдаад байгаа маа да. Мөн таны найз нөхөд эсвэл таны таньдаг хэдэн хүмүүс танд хандаж үг хэлэхээр та нэг л дургуулхаад байгаа маа да. Эсвэл бүр ямар нэгэн зүйл болж бүтэхгүй ч байгаа юм шиг бүх зүйл нэг л биш юм шиг эвгүй санагдаад сэтгэл готролд ороод байгаа юм шиг санагдаж байна. Ойлгомжтой. Энэ бүх зүйл нэг л үгнээс гаралтай. Стресс. Одоо үед стрессгүй хүн гэж угаасаа байхгүй болсон. Өдөр тутмын бүх амьдралаасаа хүмүүс стрессж байгаа. Тийм учраас та бүхэндээ энэ удаагийнхаа бичлэгээр жижиг стресснээс салах хамгийн чанартай аргуудыг зааж өгөх болно. Би энэхүү аргуудыг хоёр ангилалд хуваасан байгаа. Эхний ангилал нь тэр цаг мөчид уурлаад бие барьж чадахгүй нэг л эвгүй болоод бусдын өмнө бүр яахаа мэдэхгүй нэг л бие барьж чадахгүй байгаа яг тэр үед зориулсан таныг тайвшруулах аргууд. Хоёр дахь ангилал нь хэм бол цаашдаа явахдаа хэрхэн стресс гэдэг муухай зүйлнээс сэргийлэх аргуудыг та бүхэндээ зааж өгөх болно. Билнү? Та бүхэндээ өөрийнхөө бэлдсэн аргуудыг зааж өгөхөөс өмнө нэмэлт нэг зөвлөгөө өгье гэж байна. Тэр нь юу юм бэ гэх юм бол хэрвээ та олон нийтийн газар ууралж бухимдаад бие барьж чадахгүй нэг л эвгүй байгаад ах юм бол олон нийтийн газраасаа өөрийгөө тусгаарлаад хинэж байхгүй газар очих хэрэгтэй. Тэгэх юм бол альва ямар нэгэн үйлдэлийг танд зөвөр шийдэхэд чинь маш их туслана. Харин та гэртээ стресстэй сууж байхаа оронд эсрэгээр олон нийтийн газар руу очих юм бол таны сэтгэл санаа багч ихсэн тайвширч өгдөг шүү. За бүгдээрээ ингээд бичлэгнийхаа гол сэдв рүү орцгоё. Хамгийн эхний арга. Энэхүү аргыг та гэрээс гадуур ашиглаж болно, мөн гэр дотроо ашиглаж болно. Тарараа. Мэдээж халуун зүйл уух, зөгийн болтой ус, жимстэй зай, халуун сүү, кофе гэх мэтчлэн халуун зүйлс уулж та өөрийгөө тайтгаруулж болдго юм шүү. Энэ бол миний ууралж бухимдаж стрессгээрээ хамгийн түрүүнд хэрэгэлдэг нэг аргуудын нэг юм аа. Мөн эрдэмтдийн судалгаагаар энэхүү аргыг хэрэглэсэн 40% нь сэтгэлийн тайвшрал авдаг гэсэн судалгаа гарсан билээ. Хэн мэдэх вэ? Надад лам нөлөөлдөг. Дараагийн тайвшруулах арга юу вэ? Тараа! Та ямар үнэртэй усанд дуртай вэ? Өөрийнхөө хамгийн дуртай үнэртэй усыг аваад дугууруугаа цацаад үнэрлээд үзээрэй. Танд ямар нэгэн гайхамшигтай зүйл тохиолдно гэж итгэлтэй. За та бүхэндээ зааж өгөх миний 3 дахь арга бол биеийн жилийг гаргаж дасгал хийлээ. Жишээ нь хэн нэгэн таны дургуй бүргсэн бол тэр хүнийг зогч байгаа юм шиг байгаад яач гэж байна. Зөвхөн биеийн жилийг гаргах юм байна. Жигийн амьдрал дээр ингэж болохгүй зөвхөн ганцаараа байх үедээ энэ аргыг хэрэгжүүлээрэй. Миний хувьд гэх юм бол би сагсан бөмбөг тоглолцдог дүүтэйгээ
яг жинхэнэ амьдралын хүн амтан кросс чадахгүй ч гэсэн те дүүгээ бол хөөрхөн кроссод стрессээ гаргацдаг юм аа. Жишээ concentrated power of will, 5% pleasure, 50% pain, 100% reason to remember the name. He doesn't need his name up in lights, he just wants to be heard, whether it's the beat of the mic. He feels so unlike everybody. Дөрөв дэх арга маань та бүхэнд бог байгаа юу? Ууралж стресс үедээ богц ажиллаад үзээрэй. Гэхдээ хамаагүй богц ажиллаж хагаад хилээ хадчихва. Яагаад гэх юм бол энэ бүхэн надад тохиолж ирсэн шүү. Йоо. Та яг яагаад уурлаад байна? Ууралж бачимдсан үедээ галын нөлөөн асаагаад яагаад унтарчваа? Яа да амраах их энэ эцэс хүртлээ яваал байсан да. Тэгээ амраах бүр ингэ барайл байсан да. Сайн минийхээ яагаад унтарч юу? Дахиад нэг удаа ууралж бухимдсан үедээ та бүхэн минь лаасаагаад галын нөл рүү ширтээд үзээрэй. Ямар нэгэн сайн зүйл гарч ил таараа. Тийм үү? Ажил сургуулиасаа орж ирээд ядарсгаас нь л үсттэй. Яагаад унтахаасаа өмнө 10 минут шүшүүрт орчоод би сэтгэл оюун санаа гурваа амрааж болох уу гэж миний хувьд гэх юм бол усанд ороод гарч ирснийхаа дараа зөгийн балтаа ус уур чадамддаг юм аа. Wine биш. Эжава wine биш те. Зөгийн балтаа ус. Охин зөгийн балтаа ус ууж байгаа ш. За гэр цэвэрлэх нь өөрийгөө тайвшруулах бас нэгэн аргуудын нэг үлээ. Гэр цэвэрхэн байхаар өөрөө ирэхгүй яагаад ч юм сэтгэл дотор хүртэл цаанаасаа цэвэрлэгдээд ирд юм шиг санаг. Стресснээс ангижрах түнтэй арга бол яг одоо байгаа нөхцөл байдал амьдралаа төр хугацаагаар мартаж өөр нэгэн ертөнц рүү шилжих. Яаж? Кино үзэх, ном унших, шопинг хийх гэх мэтчлээ. Хоёр дахь ангил руу гарцгаая. Ардэн гэгэрсэн. Би та бүхнийгээ дагуулan аз жаргалын нэрэлд явж байна. Аз жаргал гэдэг чинь ирсэн хүндээ хурдан олддоггүй. Олсон хүнд нь удаан тогтдоггүй. Тийм л сайхан эрдэнэ байдгийн байна. Охин чинь бурхантай ярьдаг болсон. Тиймээс та бүхнийгээ стресснээс сэргийлэхийн тулд яг юу хийх ёстойг би бурхан багшаасаа асуугаад өгөө. Та бүхний стресснээс сэргийлэхийн тулд надад 5 алхмыг зааж өгөөрэй гэж хүслээ. Эхний алхам нь өдөр болгон бүтэн нойр авч явах хэрэгтэй. Хоёр дахь алхам нь агаар салхинд тогтмол гарч явах хэрэгтэй. Гурав дахь алхам нь дасгал хөдөлгөөн маш сайн хийж явах хэрэгтэй. Дөрөв дахь алхам нь нэмэлт витаминууд ууж явах хэрэгтэй. Хамгийн сүүлийн 5 дахь арга нь Ардэн Energy дээр subscribe дараарай гинэ. Тиймээс та бүхэн энэхүү 5 алхмыг биелүүлвэс. Стресснээс урт удаан хугацаагаар ангижрах боломжтой болно. Та бүхэн стресс цэцгээгээд байна. Тэгвэл бүжиглээ. За
За ингээд бичлэгнийхаа төгсгөл хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд энэ бүх дээггүй мөн сахилгагүй үйлдэлүүдийг зөвхөн та нарыгаа инээлгэх гэж хийсэн шүү гэдгийг бас ойлгоорой. Хичнээн ууралж бухимдаж, стресссэн ч гэсэн өөрийгөө контролдож сурцгаагаарай. Альва ямар нэгэн өөрийн бодлогогүй үйлдэлээсээ болоод хүмүүс дараа нь маш их харамсдаг. Тэгээд тэрхэн түр зуурын уур бухимдал бүх зүйлээ та бүхэн төвчж өөрийгөө контролдох гэж хичээж байгаарай. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Миний энэхүү бичлэг таалагдсан бол та бүхэн лайк, share хийгээрэй. Мөн миний YouTube channel болох Ardын Energy дээр subscribe хийгээрэй. Тэгээд дараагийн бичлэгээрээ